Hey yo, what's going on guys? Ингээд Free Think байна. Өнөөдөр бид бүхэн 2024 онд Монгол улсад YouTube-ээс хамгийн их сонссон топ 9 дууг сонсох болно. Мөн ярилцсан. Ингээд өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. За YouTube-ээс 2024 онд Монгол улсад хамгийн их үзэлтийг авсан уран бүтээл бол The Royal Heretics 6 гарцах 6. Хайсан хариу нарийн харуусал байсан тахвасан бүхнээс үлсэн ярусал. За энд бол яалтчгүй бүр нэг хэсэг бол үнэхээр бүр октоодыг бол үнэхээр бүр эмор бол чадсан дуу гэж би бол үнэхээр бодоод байгаа. Even me үндсэн сувг дээр нь 16 сая үзэлт байгааг та бүхэн харж байна те. 10 сарын өмнө тавигдсан дуу. За тэгэд яагаад 20.7 саяар орцсон бэ гэхээр music дээр байгаа. За бас тэр нэмээд хэлэхэд энэ YouTube charts дээр яг ингээд адилхан энэ тэнд зүгээр ингээд хүмүүс бас апдейт хийцэн байд юм байна л да. Тэгэхээр ерөнхийдөө 6 харьцах 6 гэдэг дууны үндсэн хандлт нь 20.7 сая гэсэн. За тэгээд энэ бүр доошогоо ингээд харахаар бүр ингээд доор энэ комент момент бол бүр алсан зүгээр ингээд бүр үнэхээр амар олон хүмүүсийг ингээд эморуулж чадсан, хуучныг нь сэргээсэн, ийм байсан, тийм байсан. Хүмүүсийн үнэхээр сэтгэл зүрхийг нээж чадсан доо. Royal Heretics-ийн тоглолт Монголын харалтаа те бүр энэ үнэхээр бүр зүгээр энэ дуугаараа бүр үнэхээр бүр драма хийж чадсан те. Тэгээ бүр гарч ирэнгүүтээ тэр энэ дуугийн зориулсан тэр залуу малууны энэ тоглолт дээр ирцэн байгаа гэх кино. За чартын 2-оор Magnet орж ирсэн байна. Magnet-ийн Soul Mantra. Би хүсэхгүй дийлэгдээд Хасаагүй намайг хүсэх хайрууд. Үйдэл бүхэн чам руу чиглээд Би барихгүй би тэмүүлэн. Сан гадартаа би нойлн. Таваараа би ховстон замдан. Амар. Үнэхээр кул дуу болсон. Нэг жилийн хугацаанд 18.3 сая хандлтыг авсан гэж бодохоор амар байгаа. За, ороод үзье. Нийт хандлт нь бол 20 сая байгаад байгаа. За 20 сая би санахны 2023 оны 12 сарын дундаас би энэ дууг сонсож эхэлсэн байх хэвээр. Дундаас ч юм уу ихээр тэрнээс хойш би бүр энэ дууг үнэхээр тасралтгүй сонсож байгаа. Тэгээ ерөнхийдөө бол сүүлийн Magnet-ийн гаргасан уран бүтээлүүд бол үнэхээр бас кино шиг тийм юунууд гарч байгаа штэ. Уран бүтээлүүд гарч байгаа. Тэр сүүлийн юу лээ нэрийг марцлаа. Тэр бүр үнэхээр амар бүр кино үзээд байгаа юм уу гэлтэй тийм зураг авалт үнэхээр гойсон байлээ. За тэгээ ямар ч байсан чартын 2-оор бол Soul Mantra. За миний хувьд бол сүүлийн бүр 2-оос 3 жилийн хугацаанд би энэ дууг бол топ 1 рүүгээ тавимаар байгаа. За ийм уран бүтээл бол чартын 2-оор орж ирсэн байна. Чартын 3-аар Thundersing цөмөөхөө хэмээх уран бүтээл орсон байна. Цагийн зүүн шунгамдыг цоггүй би чамайг хай. За нийтдээ 15.8 сая хандлтыг бол авсан байна. За яг цөмөөхөөр ороод үзье бүгдээрээ. 22 сая үзэлтийг бол авсан. За би энэ дууг санаад байна. Бүл яг 2023 оны өмнө бол нэлээд тесрэлт бүүм хийж гарч ирсэн. Тэгээд яг клипийн ингээ ярих юм бол айгүй гоё анимашн те. Тэг ингээ бүр бид бүхний жоохон байхад хүүхэд байхад тийм цөмөөхөө Nutcracker гэдэг баха тий. Цөмөөхөөгийн тухай юм хүүхэлдэйн кино гардаг байсан. Тэг тэрний санаатай гэх юм уу. Тэгтээ би төгсгөлийн яг санахгүй. Тэгтээ энэ үнэхээр тийм тесрэлт хийж гарч чадсан тийм клиптэй дуу болсон. За тэг яг ерөнхийдөө 2024 оны хугацаанд 15.8 гэдэг бол үнэхээр том хандлт. Яагаад тэгэхээр эн чинь өөрөө шинэ жилийн тухай тий. Ингээд шинэ жилийн уур амьсгалыг агуулсан тийм дуу байхгүй. Тэгэхэд тэгээ оны эхэнд болон төгсгөлд ерөнхийдөө маш том хандлтыг авах байтал 15.8 сая хандлтыг бүхэлдэн жилийн турш авна гэдэг чинь амар том юм байгаа шүү дээ. Ер нь Thundersing дуунууд бол бурхан минь ер нь амар хандлтыг авдаг шүү. Йой. Зүрх сэтгэлийн минь нэг шингэлэн болохоор зүд нойрон дооч харах хөгжинд нөө. За чартын 3-аар орсон Thundersing цөмөөхөө хэмээх уран бүтээлтэй бол маш ойрхон орсон 15.5 сая үзэлт. За нөгөөх нь бол 15.8 байсан. Гэ бодсон чинь 300 мянган үзэлт гэдэг чинь бас том тоо юм биш үү? Бас тийм амар ойрхон бас биш юм байна. Яг нь нийтээр наваад үзвэл 0.3 сая гэдэг чинь бас ойрхон л байна. За энэ хүүдгээд дуу шүү дээ тий. Хамгийн ихэнд 11 сарын өмнө гарахдаа
одоо нийт үзэлт нь бол 8.5 саяар явж исэн байна. Гэтэл энэ доор нь тэ баяр цэнгэлийн өөрийнх нь одоо комент байна л да, пин хийсэн. Баярлалаа та нартай хайр эзэнтэй дууны клипийг хүлээн авна уу гэдэг гэж байна. За клип рүү н орсон ч нь ба штэ тэ. Клип нь маш өвөрмөц. Ер нь бол тийм нэг жоохон тийм акшн төрлийн юм шиг те, бас энэ одоо баяр цэнгэлийн өөрийнх нь хуурж мөрцөн байгаа. Одоо нэгс нь демон, одоо нааталт нь энжел байгаа даа шүү дээ. Тэгээд та бүх угаасаа клипийг үзсэн байх гэж найдаж байна. За тэгээд 10 сарын өмнө буюу 1 сарын дараагаар одоо яг албан ёсныхаа клипийг бол цацсан юм байна. Миний яг хувьд хэлэхэд бол яг дуу клип хоёр бас нэг тийм авцалтахгүй байгаа юм шиг тийм. За мэдгүй би одоо сайн мэдгүй байна. За ямар ч байсан чартын дөрөөр баяр цэнгэл хайр эзэнтэй хэмээх дуу орсон байна. Тэр хөөрхөн бүр байгалийн хүсэж जन би уух юмар дайлахыг давраад бүзүүхэн минийх байлгыг oh yeah. За тийм ээ, энэ бол давай дааш байгалийн хэмээх уран бүтээл бол одоо чартын 5-аар 12.5 сая үзэлтийг бол аваад ороод иржээ. Та нар санаж байна уу? Одоо энэ яг клип анх цацагдахад яг ингээд энэ хоёрыг явж хахад хоёр эрэгтэй хүн л алхаж байна гэж харсан. Тэгтээ энэ эмэгтэй байсан. Өөрөөс нь өндөр том биетэй гэж. За дээр ч яах вэ? За энэ хүү клип 11 сарын өмнө тавигдаад яг 12 сая үзэлтийг бол авсан байна. Тэгэхээр одоо энэ чинь 12 сая 11 мэг ч гэдэм үү, тиймэрхүү одоо тоо байсан бол орно. Тэгэхээр арай 12.1 одоо сая үзэлт бол хүрээгүй байна л гэсэн. За тэгэхээр бас мьюзик дээр бол нэлээд бас аваа хандлтыг бол харин авсан дуу байна гэж би бол одоо бодож байна. За тэгээ байгалийн гэдэг дуу бол бас гоё одоо бас нэлээд тийм гоё өвөрмөц одоо. Гэхдээ надад нэг хүндээ амар олон юм яриадах юм бол үнэхээр алга. За тийм энэ бол одоо Bruno Mars болон Blackpink-ийн Rose нарын хамтарсан Apatso хэмээх дууны одоо бас тэ хүмүүс ер нь шогсон, хойцлонгосыг ер нь бол шогсон. Одоо Kim Jong Un-ыг бид хүн бол харж байна. Наати эмэгтэй нь одоо хийм бим 10. За тэгээд энэ дууг бол одоо Монгол хүртэл одоо янз бүрийн илэгэлж ер нь бол янз бүрийн хувилбарууд бол гаргасан байдаг. Тэгэхээр мэдээж улс орон бүрд өөр өөрийн гэсэн тийм одоо funny type бол байгаа. За энэ дууны талаар одоо юуг нь ярих вэ? Би угаас reaction party дээр одоо аль хэзээний reaction хийгээд оруулсан байгаа. Хэрэг хүсэх юм бол та бүхэн Freethink сууг руу ороод одоо энэ хүү дууны reaction бичлэгийг үзэж болно шүү гэж. Татгана чөчөөр гимтхийн түүний толгоос илүү хүн MT бичний өдрийн бодол шүрэн чин зүүд I'm living in your head rent free. За тийм ээ, энэ дууны хэсгийг бол одоо манай хошин шогийн одоо үзүүлбэр номерууд дээр хүртэл одоо оруулсан байдгийн. Даалтгана чөчөөр гимтхийн түүний толгоос илүү хүн MT. За тэгээд энэ дууны талаар ярих юм бол одоо 2024 онд одоо бүүм болсон тийм Монголд одоо бүүм болсон тийм үйл явдлуудын нэг ээ. За тэгээд ер нь бол одоо хипхопын түүхэнд бол маш олон одоо энэ хоорондоо дисүүдийг бол гаргасан байдаг. За нэг нэвтрүүлгээс болоод ерөнхийдөө бол энэ дис ихэлсэн гэж хэлж болно. Нэвтрүүлэгт фла ороод тэгээд ерөнхийдөө бол та бүхэн түүхийг нь сайн мэдж байгаа. За тэрний араас ерөөсөө яалцъя гэл фла бол нэг дуу Rocket Bay руу гаргасан. За тэр дуу бол бас нэлээд ер нь нэлээд одоо хүлээлтийг тавьсан дуу. Яагаад тэгэхээр Rocket Bay-с юу гарах болоо, яг Rocket Bay хариу өгөх юм уу үгүй юм уу гэд баг нийтээрээ баг харж исэн. Гэтэл 3 цагийн дараа одоо Rocket Bay-ийн YouTube-ийн одоо албан ёсны хуудсанд орж ирсэн энэ дуу. Тэгэл зүгээр ялаа нисэл. За тэгэл ерөнхийдөө бол те 1 цагийн дотор одоо сая хандлтыг авсан баха би тэгж бодоод их юм. Тэгэхээр чин энэ дуу бүр үнэхээр ямар амар хүлээлттэй байсан бэ гэдгийг бол та бүхэн бол харж болно. За яг одоогоор бол 10.4 саяар одоо 2024 онд 7-оор чартын 7-оор жагсаж орж ирж байна. Flag-ийн DC-гийн сонсоод шууд битсэн ойлгомжтой. Бүр яг ингээд тэ юун хөрхөн гомо энтер гэдэм бэ миний дөө энтер гэдэг яг тэр дууных нь ингээд хариултын л өгөөд яадаг. Тэгэхээр энэ бол бүр үнэхээр амар тийм quality өндөртэй болсон дуу. Тэгээд маш богино хугацаанд бүтсэн дуу. Ийм л байна. Өөдөө мартчихс тэгээд Rocket Bay-ийн тоглолт бол одоо болсон. Цэнгэлтгийг бол дүүргэсэн тийм ээ. Тэрнийхээ хамгийн сүүлд нь булаа уугаа дууг бол дуусныг та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Адага гацрын
хаяг аргаданда. Ер нь Монголын баг 2024 оны баг шилдэг кино гэж хэлэхэд би бол буруутахгүй хаа гэж бодож байна. Шар гигийг. Яг өөр зөндөө кинонууд байгаа л да. Гэхдээ миний хувьд бол ер нь хамгийн зүрх сэтгэл рүү ингээ бүр орсон. Ялангуяа Монгол хүний зүрх сэтгэл рүү бүр үнэхээр орсон тим кино болж чадсан. За түүний дуу Дашнимын Шар гигээ 8.6 сая. За 862 сая үзэлтийг бол авсан байна. За тэгээд ингээ чартын 8-аар бичигдэж орж ирлээ. Шөнийн гудамжинд би ялгалаа. Шөнийн гудамжинд би харсан. За 2024 оны одоо топ 9 дээр орж ирсэн дуу бол одоо Young Moji Namone хоёрын Шөнийн гудамж хэмээх одоо уран бүтээл орсон байгаа. За энэхүү уран бүтээл дээр бол бас тэ Fantastic Production-ыг одоо харж болно. За бас үнэхээр үзэсэнд одоо бүсгүүчүүдийг бол энэ дуун дээрээс бол харж болно. За бичлэг зураг авалт бол Michelle Expo дотор болсон юм болоо да гэж би бол харсан. Энэхүү Young Moji болон Namone-гийн одоо Шөнийн гудамж хэмээх уран бүтээл нь Намоныг ерөнхийдөө бол хүмүүст нэлээд таниулж өгсөн дуу байх гэж би бол бодож байна. За яг хөө тэр 1 2 3 тэр бүсгүй энэ тэргээ дуунууд 4 5 жилийн өмнө постлогдсон ч гэсэн ерөнхийдөө Шөнийн гудамж гэдэг энэ дуунаас одоо илүүтэй ер нь байж чадаагүй хаа гэж би бол одоо хувьдаа дүгнэж байна. За тэгээд дараагаар нь Намоны бол одоо Тэнгисийн эрэг 247 хэмээх одоо шоу нэвтрүүлэгт орсноор бол Монголын бүх хүмүүс Намоныг мэддэг болсон баха. Alright guys, 2024 онд Монгол улсад YouTube-ээс хамгийн их үзэгдсэн одоо уран бүтээлийг өнөөдөр бүгдээрээ үзлээ. Топ 9 уран бүтээлийг бол бид бүхэн онцолж байна. Тэгээ та бүхэнд ийм бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Like and subscribe бити мартаарай. Тэгээ дараагийнхаа дугаараар уулзлаа. Bye. See you guys.